Хөдөө аж ахуйн зохистой дадлыг эрхэмлэгч Агрошим компани. Агрошим компани Сэлэнг аймгийн Орхон туул сумын салхитын бригадад газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. 20 гаруй жилийн түүхтэй 2500 орчим га эргэлтийн талбайтай. Бид 2006 оноос хойш жил бүр 1200-аас 1300 гад улаан буудаа тариалж, гаагаас авах дундаж ургацыг тогтмолжуулж, бүс нутагтаан зохицсон тариалалтын технологиг хэрэгжүүлж байна. Таримлын төрөл зүйлийн хувьд нийт талбайнхаа 70% Монгол улсын стратегийн хүнс болох гурилын улаан буудааг тариалж, мөн тосны ургамал, тэжээлийн ургамлыг орон нутгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тариалдаг. Манай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буй салхит хэмээх газар нь Монголын ууган үр тарианы сангийн аж ахуйнуудын нэг болох Орхны сангийн аж ахуйн томоохон бригад байсан түүхтэй. Бид орон нутгийн тэргүүний хамт олноор удаа дараа шалгарч, Монгол улсын ургацын авраг тариаланч хамт олноор 2 удаа шалгарсан. Давхардсан тоогоор 30 орчим ажиллагчдыг газар тариаланд мэргэшүүлж, салбарын болон нийгмийн үнэлэмжийг хүртээж ажиллажээ. 2018 оны байдлаар техник тоног төхөөрөмжийн парк шинжилтийг 100% шийдэж, 400 тонны багтаамжтай хэвтээ агуулах, техник хадгалах байр, өтрмийн 3 га хашааг тогтжуулж дууссан. Бид улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татвар хураамжийг цаг тухайд нь төлж, чанартай түүхийн үйлдвэрлэх зорилт тавина ажилладаг. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг эрхэмлэгч Агрошим компани.